За сайн байцгаана уу? Youth Power дарахныг зохион байгуулагчд нь байна. За намайг Хелуна гэдэг. Би яг одоо 11 дугаар ангид суралцдаг. 16 настай. Тэгээд анх удаага Youth Power чуулганыг бас анх удаага дарханд Youth Power-ыг зохион байгуулсан байна. За намайг болохоор Хүсэл гэдэг. Дархуул аймгийн зохион байгуулагч. Одоо 17 настай. 11 дугаар ангид суралцдаг. За сайн байцгаана уу? Намайг Сэцэн гэдэг. Би Төв аймгийн Эрдэнэ сумд суралцдаг. 9 дугаар ангийн сурагч байгаа. 15 настай. За намайг Түмэн Дэмэрлэг Огтой Анужин гэдэг. Дархуул аймгийн зохион байгуулагч. Тэгээд 17 настай, 11 дугаар анги. За би нэг түүхээсээ хаваалцъя. За тэр нь ямар түүх вэ гэх юм бол яг бид нэр болохоор хөвчлэн онлайнаар амар их холбогддог байсан. Ялангуяа манай Сэцэн маань Төв аймагт байдаг гэсэн учраас тэгээд хөвчлэн хичээл татлагын дараа яг митинг хийх хэрэгтэй болдог гэсэн учраас хөвчлэн ерөөхдөө бол 9 цаг 9:30 эсвэл 8:30-аас дандаа митингээ хийдэг байсан. Тэгээд ерөөхдөө бол бараг өдөр болгон митинг хийдэг. Гэхдээ тэр өдөр болгоных нь митинг амар чухал байдаг гэсэн учраас заавал суух хэрэгтэй байдаг гэсэн. Тэгээд манай болохоор яг энэ үйл ажиллагаа бэлтжижсэн үед манай математикч амар их суулгадаг. Тэгээд ихэвчлэн манай математикийн татлага яг л 9 гэж тардаг байсан болохоор яг хараад орохоор митингээс оцчих гээд байдаг. Тэгээд одоо харихаа болоод сургууль дээр ерөөхдөө митингтэй ордог байсан. За тэгээд нэг удаа митингтэй яг ороод байж исэн чинь яг дуусаал миний утас унтарсан. Тэгээд утас унтраад за одоо утас унтарсан ч гэсэн яах вэ? Хари даа гэдгийгсэн чинь гадаа бүр амар ингээд хавар болж исэн ч гэсэн яг ингээд цастай яг тэр үед нь цасаарч таараад яг оройн цасаарч тарж исэн. Тэгэл би за гэл таксидаа тарьчих гэсэн чи яг тэр үед бүр цүнх мөнгө карт бүр юуч байхгүй болж таарад. Тэгээд би амар хурдан гэрлэгөө алхаж ирж ирсэн амар сайн сандаг. Гэтэ тэр үедээ ингээд яна харьцахгүй явдаа ганц өдрийн одоо митинг гэртэй гэж яг тэр үедээ хальт бодоод тэгээд үгүйсаа энэ одоо ингээд яг тэр үеийн митинг амар чухал байсан. За тэгээд би одоо ингээл за явах тэгээд дарж байгаа ч гэсэн өөрийгөө нэг удаа золиослчий гээд яг тэгж бодож ирсэн. Одоо яг амар сайн санаж байна. Яа гэх юм бол нөгөө нэг амар олон асуудал гарч ирсэн ч гэсэн тэр нөгөө нэг амар биеийн гэх юм уу яг амар daarаад бүрийг хөлтгөөд ингээд явж ирсэн болохоор тэгээд нэг тиймэрхүү золиослууд ерөөхдөө гаргаж ирсэн. Аа энийг нь арай тод санаж байна. Бидний хувьд яг тохиолдсон хамгийн сонирхолтой түүх гэвэл яг уу илүү сурамжтай байдал талаас дархны хувьд бол төрийн байгууллага, төрийн бус байгууллага, дээрс нь хувийн байгууллагууд нь ерөөсөө айгүй ойрхон байрладаг. Ерөөсөө 5-10 алхал орчдог газар. Тийм учраас дархны хувьд бол төсөв санхүү хайхад бол их амар байсан. Гэтэ яг хуу хэдий ойрхон байдаг ч гэсэндээ яг бидний яг өдрийн дундаж алхалт бол 16,000 давж бүр рекорд тогтоосон. Тэгээ хамгийн дээдлээ 16,000 хүрээд яг дундаж маань бараг 10,000 баригдчихсэн уу яасан. Тэгэхээр бид нар бол бараг л хөөрхөн дасгал хийдэг байсан байна өдөр болгон. Олон газрууд дээр явж үзэхэд бас нэг зүйлийг би айгүй сайн ойлгосон. Ер нь бол олон хүнтэй уулзах тусам, олон мундаг салбарын мэрэгжилтэн хүмүүстэй уулзах тусам, олон илүү өндөр албан тушаалтай хүмүүстэй уулзах тусам тухайн хүмүүс ямар зан характертай, тухайн хүн ямар туршлагатай, тэр хүн ямар зарчим баримталдаг, ямар зан ааштай, түүнийхээ хүчинд ямар өндөрлөгт гарч чадсан бэ гэдэг нь бол ярианаас нь шууд харагддаг юм байлээ. Тийм учраас ерөнхийдөө манай улсад төдийгүй ер нь бол Дархуул аймагт бол маш олон мундаг хүмүүс байдгийг бол мэдсэн. Тэр олон мундаг хүмүүс дундаас нэг хүний үг надад их уран болсон л доо. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр биднийг анх яг төсөв гуугаад ороход, төсөв хүсгээр ороход яг хуу түүхт гэдэг утгаараа бол дэмжээ. Харин яг миний нэг тийм итгэлийг төрүүлж яг л үнэхээр л өгөх хэрэгтэй юм байна гэсэн итгэлийг төрүүлэхээр бол ярьж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд яагаад ярьж чадаагүй гэхээр яг тэр хүний зүгээс юу гэж дүгнсэн бэ гэхээр тэрнийг бол айгүй өөртөө итгэлгүй байдлаар ярьж байна. Магадгүй яг тийм том хүмүүсээс айгаад байж гэж бас магадгүй гэж хэлсэн. Тэр нь ч бас үнэн баг. Тэгээд бид нарт болохоор нэг зөвлөгөө өгсөн. Тэрний юу гэхээр хэдий та нар одоо том хүмүүстэй уулзаж байгаа ч гэсэндээ та нар одоо ингээд явж байгаа чинь ирээдүйд та нар тэр хүмүүсээс ч илүү том болно гэдгийг чинь бол харуулж байгаа маа гэдэг үг надад их уран болсон. Үнэхээр л үнэн үг юм байна гэдэг бодлыг бол төрүүлсэн. Түүнийхээ хүчинд
ерөнхийдөө энэ wipe-ийг зохиох үйл явц бүхэнд илүү том эрсдэл гардаг байсан, илүү том хариуцлага үүрэх шаардлага гардаг байсан, илүү том амлалт өгөх хэрэг гардаг байсан. Тэр болгонд тэр яг салбарын мэргэжилтэнд тэр хүний хэлсэн үг болгоно надад яг санаанд орж ирж ирсэн. Тэр хүний ачаар ерөнхийдөө илүү том хариуцлага, илүү том эрсдэл, илүү том амлалт өгч ижил илүү том амжилтанд хүрдэм байх гэдгийг бол ойлгосон. Тэр ерөнхийдөө wipe-ийг зохиох энэ урт аялалд нэг хүний өгсөн зөвлөгөө бол ийм сэтгэлийн тэнхээ бол хүнд бол өгч чаддаг юм байна. Ерөнхийдөө сэтгэл барьж өгч болно гэдэг бол бас л баргүй үг бас биш, ийм үг байгаагийн учир шалтгаан нь ч гэсэн яг би манай багийнхны зүгээс харж чадаагүй байсан тэр зүйлсүүдээ бас харахад бас их тусламж дэмждэг болж исэн. Мэдээж тэр хүнээс маань өөр зөндөө олон мэрэгжлийн хүмүүс байсан. Тэр хүмүүсээ бол бүгдийг хилээд бол дуусахгүй. Харин миний сэтгэлд бол хамгийн анх бас тод үлдсэн хүний хувьд бол биднийг бол илүү том бай гэдэг ийм цөөхөн үгэнд л ерөн өнөөдрийн яг wipe маань амжилттай болсон гэж бодож байна. За сайн байна уу? Миний хувьд сонирхолтой түүх гэх юм бол би өөрөө Төв аймгийн Эрдэнэ сумд байдаг учраас ер нь бол дарахныхаа хүүхдүүдээс их хол тэгээд дандаа онлайнаар уулздаг. Тэгээд манай сургууль нөрөө дотор байртай нэлээд шахуу байртай сургууль байдаг учраас дандаа орой нөгөө 9 үед бид эдийн завч таардаг. Тэгээд 9-өөс ингээд өдөр болгоно яг манай халиугч хэлсэн шиг айгуу чухал орлогод байдаг. Заавал ингэж юм минь ойлгож явах хэрэгтэй байдаг байсан. Тэгээд ер нь бид ингээд 11 орой өсвөл 1 хүртэл ингээл юугаа хурлаа ичдэг. Тэнгүүд манай сургуулийн багш нар захирлуу чи юу хийгээд байгаа ингээд яваад монтохгүй гэхэлэр нүггүй агшаа энэ ч ихтэй амар чухал юм гээл wipe-га амар би чухалчилж авч үздэг байсан л та. Тэгээ ингээл хаяада бүр ингээд ганц 2 удаа шөнийн 1 хүрсэн тохиолдол байдаг. Бараг 2 ч хүрлээ. Тэгээд л ингээл нөгөө би wipe-га заавал хийнэ гээл хажуугаар нөгөө грин даалгавар хичээл би даалтуудаа их гээд шүн бараг ингээд 2 сарын хугацаанд орой 2-оос бараг 4-ийн хооронд унтаад ч юм уу тий. Ер нь нэлээд шахуу өртөө байлаа л та. Тэгээд бидний дууг нь 12 сараас хойш энэ wipe-га төлөвлөж исэн боловч жоохон боломжгүй байгаадсан болохоор 3 сараас эхэлсэн. Тэгээд ер нь wipe гэдэг айгүй эртгэлэг зүйл байдаг юм байна лээ. Юу power man тэнгүүд бид нар одоо 2 сарын хугацаанд бэлтлээ гэтэл айгүй их хүчин чармайлт, айгүй их цаг хугацаа өдөр болгон хурал хийх ч юм уу тий. Тэм зүйлүүд их гарсан. Тэгээд эртнээсээ ч бид нар ингээд уулзаагүй. Тэгээд ядахта би хол байдагтаа ч юм уу би их айгүй их ядарч сүлдээ тий. Баг ингээд нөгөө хичээл номдоо даагдахгүй баг 3 сараас хойш 5-6 удаа тусал хийх гэх мэтчлээ айгүй олон асуудал байсан. Тэгээд ер нь дараадаа ингээд wipe зохиог бол миний ганц ойлгосон зүйл бол бүр ингээд бараг 4-5 болж үгэл бараг ингээд хагас жилийн өмнөөс бодоод аль хэдийн юмнуудаа хийгээд явахгүй бол яг ингээд наадшааг эсвэл бид нар шиг ингэж бодож явсаар байгаад айгүй хугацаа алдах юм бол айгүй харамсалтай үйл явдал болт юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд би өчигдөр ингээд дарахныхаа wipe-д оролцох гай тогтоос унаа олоод ингээд ирж ихт айгүй их зүйл утсан л доо. Яг ингээд айгүй холоос заад ингээд юмнуудаа төлөвлөж исэн ч гэсэн яг ирээд ингээд миний бодсон шиг тийм гоё ингээ байхгүй болвол яг болоо бид нэр ингээ хангалттай хийж чадахгүй бол яг болоо гэдэг нэг тийм хийсвэр юм байгаадсан. Ер нь манай багийнханд ч бас тийм хийсвэр ойлголт ч юм уу төрсэн байж магадгүй. Эсвэл би голдоо байсан болохоор ч тийм байсан байж магадгүй. Аюу азны юм шиг санагдаад байсан л да. Тэгэд ингээд оролцоод шалгарсан хүмүүс маань ирэхгүй бол яг уу гэмтчлээ айгүй их айцтай. Ангитэлээр манай хүмүүс маань бөөнөрөө ингээд бүр ингээд нээлтэн 8-аас эхлэх байтал хүүхдүүд маань бүр 7:30 гээд 30 минутын өмнө зарим нь бараг л цагийн өмнө орж ирээд гихтчлээ айгүй идэвхтэй мундаг байдаг юм байлээ. Тэгээд ер нь тийм хүүхдүүдэрээ оролцогч хүүхдүүдэрээ өнөөдөр амар их бахархсан. Тэгээд ер нь зөвлөж хэлэх юм бол дараадаа wipe хийж байгаа хүүхдүүд, найзууд, ах эгч нар маань бүгдээрээ үйл ажиллагаагаа эртнээс төлөвлөөд яг хийгээд байгаарай. Түүнээс биш ингээд бодоол яваад би бол ингээд бараг 3 сар удаж яваад 2 сарын дотор юмнууд амжуулсан болохоор айгүй их шахавтар хуваартай байсан. Тийм учраас бараг ингээд 6 сарын өмнөөс ч байсан хамаагүй эрт гэж бодлоо хийж агаарай.
За миний хувьд болохоор яг түрүү ярьсанчлан маш олон байгууллагын хаалгын үүдийг татсан. Тэгээ тэндээ мэдээж одоо сайн чараа авна, муу чараа авна. Яг энэ их одоо уналтын үед маш их урам зориг өгч CPT болсон үе болохоор бидний анхны одоо ивент гэсэн монголчууд байгаа. Яг хөө магадгүй 100 сая төгрөгийн нэгэнд их тийм бага мөнгө байж болох ч гэсэн бидний хувьд энэ маш их урам зориг болсон учраас гэхээр ороод бид нэр ингээл хүүхдэлм чинь амар айцсаар дүүрэн сандралаар дүүрэн ороод ингээд бүх зүйлээ ингээд өөртөөхөө чадах чинь нэгээрээ тайлбарлаад тэгэд биднийг маш гоёор хүлээж аваад за их чинь байгууллагаас өгч чадахгүй тэгсэн ч гэсэн хувьяасаа би таадад ингээд өгөөд ингээд мундаг байна одоо үеийн танаа үеийн хүүхдүүд ингээд явж байгаа гэдэг бол ирээдүйн маш гэрэлтэй харагдаж байна ингээд энэ нь бол яг тухайн үедээ за бид нар болох юм байна гэд хичээгээд байвал үр дүнд хүрэх юм байна гэж бодсон. За мөн түүний зөвлөхөөр юм гэвэл яг үнэндээ яг эхлээд маш эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй. Үнэхээр тэггүй цагийн тулгай ч юм уу одоо хүүхдүүд ингээ маш ааж яваад идэг. Ер нь бидэд ч гэсэн ер нь бол ааж явах нь өөрөө цаашдаа ингээ маш олон бэрхшээл асуудлуудтай тулгарч болно. Тийм учраас аль болох маш одоо төлөвлөгөөтэй бөгөөд удаан хугацаанд ингээ төлөвлөлт хийгээрэй. За мөн энэ олон асуудал бэрхшээлүүдийг туулахад хамгийн одоо их гол хүчин зүйл бол манай багийнхан байлаа. Хичнээн ингээд асуудал гарсан ч гэсэн ингээд битэйг ярилцаа шийдээд биэндээ урам зориг өгөөд за одоо зүгээрээ тийм ээ гэл энэ бол айгүй түшигтэй. Тэгээ багийнхандаа бол маш баярлж байгаа. За зохион байгуулалтын үеэс болохоор миний сурч мэдсэн зүйл гэх юм бол ер нь яг манай Анажингийн хэлсэн шиг баг хамталаа амар чухал гэдэм лээ. Тэгээд би яг 12 сарын дундаас эхлүүлээд маш олон одоо team-ийн төгсөгчд, оролцогчдтой холбогдож үзээд ер нь бол маш олон хүүхдүүдтэй одоо хамтарч ажиллаж яг хуралдаж үзсэн. Тэгээд яг тэр дундаас л яг ажиллахад ер нь баг хамталаа амар чухал гэдэм лээ. Тэгээ манаас эцэн хэдийгээр одоо амар хол исэн ч гэсэн яг ингээд ойр байсан яг ойр байгаа юм шиг л маш их тус нэмэр болсон. Яг тэр мэтчлэн энэхэд бол баг хамтал маш чухал. Тэгээд анханасаа бүр яг багаа ингээл тодорхойлсон. Тэгээд байсан бол илүү манай үйл ажиллагаа хурдан явах байсан болов уу гэж бас боддог. Тэгээд ер нь маш ийм гоё багтаасандаа маш их талархууштай байгаа. За яг Youth Power дарахныг хийсний дараагаар ерөөдөө миний хувьд хамгийн том авсан сургамж гэвэл мөн туршлага гэвэл би бол YC-г хамгийн анх бол дараагийн том сорилт гэж харсан. Ягаад гэвэл өмнө хийдэг байсан жижигхэн төсөл хөтөлбөрүүдийг манд бодвол илүү 5-6 дахин илүү том ажил байсан. Тийм учраас энэ ажлыг ганцхан шамлаад ороход бол илүү том хариуцлага, илүү хөгжих боломж гэж харсан учраас өнөөдөр өнөө хүртэл явсан гэж бодож байна. Тэгээд манай багийнхны зүгээс өнөө хүртэл амжилттай ажилласны эцэст Дархуул аймаг маань одоо ингээд YC гэр бүлийн 17 дахь гишүүн болж байгаад бол баяртай байна. Мөн түншлэн Дархуул аймаг зохиогдсон Youth Power чуулганы хамгийн анхны зохион байгуулагч гэдэг одоо нэр хүндийг авч явах ч гэсэн маш нэр төрийн хэрэг байна. Ер нь бол Youth Power-ыг зохион байгуулахад хамгийн суурь бэлдэж эхлэх хэрэгтэй зүйл бол яалтчгүй төсөв гэдэг зүйл. Ерөөсөө тэрхүү цаасан дээр буусан тоонууд дээрс дээр дансан дээр шигдэж байгаа тоонууд л зөвхөн энэ үйл ажиллагааны үндэс суурь болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас энэ манай багийнхны яг зүгээс зөвлөд байгаа эрт эхлэе гэдэг зүйл бол тийм байна. Төсөв бол яаж ч өөрчлөгдөж болно. Тэгж өөрчлөгдөх болгондоо араасаа олон өөрчлөлтүүдийг дагуулдаг учраас тэр нь өөрөө төсөв гэдэг зүйл бол маш чухал байдаг шүү гэдэг бол хэлмээр байна. За тэгээд манай ингээд бид хэд ярьсан шиг манай багийнхаа айгүй түшиг толгууртай ингээд намайг хол байсан ч надад ингээд бид нарт шантрах үе байсан ч гэсэн ингээд би биендээ урам зориг хайрлаад би бинийгээ буруутгахгүй анхун алдчихил байдаг штэ гэдэг тийм утгаараа авч үзээд холоогоо тэгээд намайг дүү гэсэн нүдээр харахгүй ингээд адил хэмжээ авч үзээд тэгж авч үзсэнд үнэхээр их баярлаа гэж хэлье. Миний хувьд хамгийн их сурсан зүйл гэвэл яг Youth Power-ч гэлтгүй яг 2025 оны тийм хуралдаагаас
гэдэг байгууллага ямар гоё зохион байгуулалттай эмх цэгцтэй үйл ажиллагаа зохион байгуулалтын энэ хүүхдүүдтэй тэгээд хэрэг одоо энэ эмх цэгцтэй зохион байгуулалттай байснараа хүүхдэд ямар их одоо үр дүн илүү бусад жижиг үйл ажиллагаануудаас илүү өгдөг гэдгийг маш ихээр ойлгоод тиймдээ ч юм уу одоо бусад үйл ажиллагаа гэлтгүү бүх зохион байгуулж байгаа зүйлүүдэд аль болох эмх цэгцтэй зохион байгуулалттай байх тал дээр анхаарч өрнө бол өөрөө хичээдэг болсон. Энэ бол миний авсан маш том одоо сургамж харсан өнцөг. За тэгээд дараа нь Wi-Fi зохиох хүсэлтэй байгаа Wi-Fi зохион байгуулагчид болох хүсэлтэй байгаа хүүхдүүдэд зөвлөж хэлэх зүйл сурсан мэснээсээ зөвлөвөл миний хамгийн их зөвлөмөр байгаа юм нь болохоор одоо яг ижил тэгш бүх зүйлээ хуваагаараа гэж хэлнэ. Мэдээж хэрэг манай багч гэсэн яг тэгж явсан ч гэсэн одоо нэг хүүхдийг зөвхөн нэг зүйлийг ингээд дагнуулаад ч юм уу ямар нэгэн хариуцлагыг нэг хүүхд дээрээ дандаа өгөөд ахаа нь ер нь жоохон буруу юм байна гэж яг одоо бодоход ингэ харж байна. Яагаад гэвэл тэр хүүхэд одоо тэр зүйлийг хийх явцдаа маш олон сонголтуудыг хийж байгаа, маш олон шийдвэрүүдийг хийж байгаа. Тэгээд тэр шийдвэр нь мэдээч хэрэг одоо хүүхдүүд л юм чинь буруу шийдвэр гарах боломжтой, зөв шийдвэр гарах боломжтой, буруу хүмүүстэйгээ арай өөр ярих боломжтой гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд зөндөө байдаг учраас ерөнхийдөө бүх зүйлийг хамтдаа хийхийг ерөнхийдөө хичээгээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бүгдээрээ л ямар нэгэн асуудал гарвал бүгдээрээ л тэрийг хамтдаа шийднэ. Бүгдээрээ л тэрийн хариуцлагыг хамтдаа хүлээнэ. Тэгээд одоо өөрийн хуваарлт гэхээс илүү ер нь бүх зүйл дээрээ хамтдаа мэдээлэл солилцоод яг сайн харилцаатайгаар холбоотойгоор явахгүй бол би ингээд завгүй байлаа гэд нөгөө хэдүүлээсээ мэдээлэлээс хоцроод ч юм уу тэгж явах юм бол ерөнхийдөө бол зохион байгуулалтын нийгмийн нуудыг бас ажигласан. Тэгээд дараагийн Wi-Fi зохиогчдоо энэ зүйлийг хандлаар зөвлөмөр санагдлаа. За youth power дарахны хувьд бол анх удаа байлаа. Тэгээд бүсзүйл бараг анхных байлаа. Шин сорилт болгон анхных байлаа. Тэгээд ерөнхийдөө талархах хэрэгтэй хүмүүс бол маш олон байна. Тэр ялангуяа хэдий өөр аймаг баг танихгүй, нэрийг мэдэхгүй, царайг нь санахгүй байгаа тэр хүмүүс манаас бидний үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд туслаад бидний үйл ажиллагаанд амжилт хүсээд бас бичлэгнүүд явуулсанд бол маш их баярлалаа. Тэрхүү бичлэгний ачаар өнөөдөр яг YC гэдэг гэр бүл ямар том гэр бүл вэ гэдгийг бол харуулж чадлаа. Дээрс нэггүй гэр бүлд нэгдэж байгаа нь өөрөө ямар нэр төрийн хэрэг вэ гэдгийг өнөөдрийн яг Тархуул аймгийн 72 оролцогч болон ивент итгэсэн мөн түншлэн анх удаага YC гэж сонсож байгаа хүмүүст бол илүү халуун дулаан уур амьсгал өгсөн. Үнэхээр л ийм байгууллага байдгийн байна гэдэг мэдрэмжийг бол тултал өгч чадсан гэж бодож байна. За тэгээд зөвлөж хэлэхэд ер нь бүх зүйлээ эртнээс эхлээрээ юмнуудаа битгий ингэж хойшин тавиараа яг үүргээдэг шивэрлаад хин нэгээ ингэж боломжийг натгаад завгүй биш завтай би болгон чадна бүтээн гэснүүдээр тийм бодолтойгоор оролцох юм бол хин чин youth power-ыг хийгээд амжилттай зохион байгуулж чадна битгий айгаараа гэж хэлье. Тэгээд та бүхэн хийж чадна. Тэгээд бүх зүйлээ ингэж эртнээс эхлээрээ битгий ингэж толгоондоо хийх хоосон бодоод яваад байгаарай гэж хэлье. За тэгэхээр зөвлөхөд гэх юм бол ер нь бол өөртөө итгээрээ яг анх ч гэсэн би яг youth power-ыг хийх нэг өөртөө итгэхгүй яах бол их бол ямар асуудлууд гарч болох гэж яаж байгаа байхгүй юу. Тэр нь бол чи итгэжээвэл чи хүсжээвэл юу ч болж болно. Юу ч чи хийж чадна гэдгийг өөрөө мэдрээд тэгээд багийнхантайгаа сайн харилцаатай уур амьсгалаа бодоод тэгээд хариуцлагатай цаашдаа youth power-ыг хийгээрэй. За ингээд хамгийн анхны дархандах Wi-Fi youth power-ыг зохион байгуулсан зохион байгуулагчдын сэтгэл болон төвийг бид нэр хуваалцлаа. За ингээд дараа зохион байгуулагч байгаа хүмүүс бол сонирхож байгаа хүмүүс байвал сайн уу бас баяртай гэж хэлье. Баяртай. За 1 2 3 баяртай.